Зя юуцхан залуучдаа CNC event-ийн хямд авах арга бичлэгийг оруулахад бэлэн болсон байна. Та нарт би энэ скинийг 36,000 төгрөгөөр авах боломжтой гэвэл та нар итгэх үү? Яаж гэж зүгээр бичлэг дуусна үз. Хамгийн түрүүнд ивэнтэд товчон тайлбарлуулаа. 7 сарын 19-нд гараад 9 сарын 1 хүртэл үргэлжлэнэ. Нийтдээ 45 хоног. 2 үнэгүй токны пейстэй 7 сарын 25, 8 сарын 1-нд байгаа. Тус бүртээ 15 токен буюу нийтдээ 30 токен олох болно. Өөр бас өдрийн таск биелүүлээд нийтдээ 10 токен авах боломжтой ивент хажуугаар нь гарах юм байлээ. Эхний 10 даралтанд Бадангийн Pegasus скинийг шууд өгөх болно. Өөр тэгээд нэг сонирхолтой юм байхгүй. Тэгээд 10 даралт тутамд ойролцоогоор 150-аас 250 крест унах боломжтой. Яг л уламжлалт collaboration шиг 1200 крест цуглуулад нэг скин авах болно. Нэг даралтанд 100 diamond өдөр болгон хямдраад 50 diamond болно. Эхний 10 даралтанд 500 diamond, дараагийнхаас эхлээд 1000 diamond болох болно. Тэгээд энэ ивент хэвшлэн 60 даралтанд 1200 крест цуглардаг. Зя тооцооллоо хий. Нийтдээ 45 хоног байгаа гэж үтгэхээр 6-7-42 6 weekly diamond pass авахад яг таарах юм байна. Үнэгүй токны ивент нь 250 diamond-аар зэниглээд 250 diamond өрөх ёстой байгаа. Тэгэхээр ялчгүй 50 diamond нэмж авах зүр сонголт хүн байна. Тэгэхээр ойролцоогоор 36,000 төгрөг шнийг 40,000 төгрөг ойролцоолох юм уу да. Яг хаанаас diamond аваад ийм дүн гаргаж ирээд байна вэ гэхээр 70 M-гээ та нар мэдж байгаа. 70 M дээр weekly diamond pass 6,000 төгрөгөөр зардаг болсон байлээ. Та нар тэгээд 70 M-ээс авна уу, Monpin-ээс авна уу тэгэл өөрсдөө л мэдэрэй дээ. Зя энэ бол хямдхан авах арга. 7 сарын 19-нд 2 weekly diamond pass аваад 24 хүртэл нэг удаа diamond-аараа дарна. Тэгээд 7 сарын 25-нд үнэгүй токны өдөр 2 weekly diamond pass худалдаж аваад 50 diamond авна. Ингээд 250 diamond цэнэглэснээр 10 үнэгүй токен орж ирнэ. Тэр 10 үнэгүй токноо дарчаад нэг удаа diamond-аараа дарна. Маргааш diamond-аараа нэг удаа дараад тэгээд үнэгүй 2 токен орж ирнэ. Тэрнийгээ дараана. Тэгээд түүний маргааш нь нэг удаа diamond-аараа дарна. Тэгээд дахиад түүний маргааш нь 2 удаа diamond-аараа дараад үнэгүй 3 токен орж ирнэ. Түүнийгээ дарна. Тэгээд л үүнээс цаашаа тэгээд иймэрхүү байдлаар дараад явчих юм. Ийхүү миний арга нийтдээ 58 удаа дарж байгаа. Нэг ски авахд хангалттай хүрнэ. Хэрвээ үгүй маа гэхэд миний өмнө хэлсэнчлэн өдөр болгон таска биелүүлээд үнэгүй 10 токен авах боломжтой ивент байгаа. Тэндээс 10 токен аваад 68 удаа дарна. 68 дарахад бол 1200 крест бол батчтэй. За golden skin-ийг авах юм бич. Тэгээ bronze skin-үүд нь болохоор shop дээр 800 diamond-аар гарах байхаа. Тэгээ promo diamond-аар тэрнийг хямдруулаад авах боломжтой. Зя бичлэгнийхаа төгсгөлтний хідэн ивентүүдийн талаар хэлцхэн танилцуулъя. 8 сарын 8-нд Metro Zero гэдэг collaboration гаргах болсон. Харж байгаачлан X-Borg, Roger, X-Sha гэсэн 3 батаре дээр энэ skin-үүд гарна. Яг л уламжлалт ёсоор 1200 крест цуглуулаад авдаг. Mercy to shepherd the world, wrath to quell the wrath descends. Come and go as I please! Ashes to ashes! Яриадсэн дараагийн аспирантын шинэ скинүүд нь гарсан байна. Гэтэ яг хизээ гарах гэдэг нь одоо болтол тодорхойгүй байна. Гэтэ ямар ч хэлсэн энэ жилдээ болов гэж бодох юм. I will persevere.
I will be the shadow behind her light. Dark Omen. Nightfall. For the aspirants. Persistent. Зя зөөвч нэг сони юмгүүдээ чамаар юу байна гэдэг аахгүй. Маргааш нөгөөдрийн дотор ихэд мошог үдэнсийн дараагийн бичлэгийг хийн. Тэгээ subscribe дараа тонхоо идэвхжүүлээд байж байгаарэ гэдэг. Дараа дараагийн сонирхолтой бичлэгээр уулзтлаа түр баяртай.